That government of the people, by the people, for the people. Да здравствует мир между народами. Урд минь Монголын уудам хад, хойно минь Монголын хүчрхэг их мордчлог байваа. Тэгэхээр хуучин зөвлөлт холбоот улсын үед одоогоор бол Казахстан болон Узбекистан улсуудын дунд орших хэлийн баг зэрэг маргаантай бүсэд нэгэн цагт ард тэнгис хэмээн нэрлэгддэг дэлхийд дөрөвт ордог маш том нуур оршиж байсан. За гэвч өнөөдөр энэ нуурнаас юу ч үлдээгүй бүхэлдээ ширгэж хуурай газар болон хувирсан. Гэхдээ тэр нуур ширгээгүй байх үед тус нуурын гүнд нэгэн том ард байсан бөгөөд за тэр ард дээр бол хямгайч байсан зөвшөөрөлгүй бол очих боломжгүй тийм нууцдаг ард байсан. За тэр ардыг бол Возрождение хэмээн нэрлэдэг байсан. За чухамдаа бол зөвлөлт холбоот улсын зүгээс тэрхүү ард дээр за байж болох бүхий аимшигтай вирус болон бактери, биологийн зэвсэглэлүүдийн туршилтуудыг хийдэг за өндөр нууцлалтай тийм ард байсан гэж ойлгож болох юм а. Харин энэхүү ардыг тойрсон том нуур нь 1960-аад онд зөвлөлт холбоот улсаас Аму дарья, Сир дарья голуудын урсгалыг хөвөнгийн тариалангийн зориулалтаар давангаар хааж эхэлснээс болоод ард тэнгис асар хурдтайгаар ширгэж эхэлсэн байдаг. Улмаар 2000 он гэхэд нуур бүхэлдээ ширгэж хуурай газрын нэг хэсэг болон хувирсан юм. Возрождение ард нь ер нь бол ард тэнгис нь өөрөө цөлийн хуурай уур амьсгалтай хүн амьтанд тунс хэрэг ургамлын төрөл зүйл багтай. Ер нь бол бурханд хүртэл мартагдсан шахуу газар учраас зөвлөлт холбоот улсын хувьд тухайн бүс нь олон улсын анхааралд өртөөд байхааргүй нууцлаг лаборатори байгуулахад тохиромжтой хэмээн үзсэн байдаг. За ингээд 1940-од оны сүүлчээр ард тэнгисийн голд орших энэхүү ард дээр цэргийн объект байгуулах шийдвэр гарч цэргийн эрдэм шинжилгээний ажилтнуудыг байршуулах Кантубек хэмээх нэртэй нууцлаг сууринг мөн байгуулснаар бүх түүх эхэлсэн гэж үздэг. Тэгэхээр гол сэдвтэ орохоос өмнө UNICEF-ийн хэрэглэгчдтэй дуулгах таатай мэдээ байна. За UNICEF-ийн дараа төлбөрт багцууд цоо шинээр шинжлэгдэж та хэрэглээндээ тааруулан өөрөө багцаа бүтээдэг болоод байна. За ер нь өөрийнхөө хэрэглээнд бол тохируулан яаж бүтээж болно гэсэн үг. Зөвхөн дататай, эсвэл зөвхөн яриатай, эсвэл аль аль нь багтсан. За магадгүй 3 дахин хурдан интернеттэй, бүр эсвэл хувийн туслахтай багцж бүтээх боломж бол бүрдээд байна. За UNICEF-ийн аппликейшнийг та гар утсан дээрээ татаж байгаад өөрийн дараа төлбөрт багцаан та өөрөө бүтээгээрэй. Зөвлөлт холбоот улсын зүгээс тус аралд цөмийн зэвсгийн бус, харин нууц зэвсгэлийн төв болгон хөгжүүлэх ажилд ихээхэн анхаарч гадаад орнуудад мэдэгдэлгүйгээр туршилт хийх талбар болгон хувиргасан юм. Америк нэгдсэн улс болон өрөндийн тагнуулын байгууллагын анхаарлыг бүр 1970-ад оноос хойш дөнгөж татаж эхэлсэн гэдэг. Америк нэгдсэн улсын хувьд 1931 оноос эхлэн Форт Детрик хэмээх газарт биологийн зэвсэг туршиж энэхүү төрлийн зэвсгийн хөгжүүлэлтийг хийж эхэлсэн бөгөөд зөвлөлт холбоот улсын зүгээс Америк нэгдсэн улсын энэхүү биологийн зэвсгийн хөгжүүлэлтийг олон жилийн турш анхааралтай ажилласны эцэст өөрсдийн гэсэн биологийн зэвсгийн төвтэй болох ёстой хэмээх шийдвэрт хүрсэн юм. Ингээд энэ бүх туршилт болон судалгаануудыг өөрөөр хэлбэл зөвлөлтийн биологийн зэвсгийн хөтөлбөр бүхэлдээ шахуу Возрождение арал дээр төвлөрөх болов. Тус арал дээр зөвлөлтийн талынхан антракс буюу Сибирийн хорт хавдрыг хамгийн анх туршиж эхэлжээ. Энэ хавдар нь хүнээс хүнд амьсгалын замаар хавддаг байв. Мөн харах болон бөөсөөр дамжих чадвартай, нас баралтын түвшин маш өндөртэй, таргун тахлыг бас туршилсан байдаг. За эдгээрээс гадна зэрлэг амьтнаас хүнд халдварладаг хордолгын шинж тэмдэгтэй тулаарем өвчин, за малын гаралтай архаг халдварт өвчин болох бурцлиз, за яг энэ цаг мөчид бол бүрэн устгагдсан гэж тооцогдож байгаа ч лабораториудад бол дээж нь хадгалагдсаар байгаа цэцэг өвчний халдвар. За дэлхийд дээрх хамгийн хүчтэй мэдрэлийн хор болох ботулиниум токсин, түүнчлэн алдарт Эбола вирусуудын туршилтыг тэнд хийж байсан гэх мэдээллүүд байдаг. За эдгээр туршилтуудаа хийхдээ тэд агаар болон ус хөрсөөр халдвар тараах аргуудыг бол туршиж үзсэн байдаг. За мөн туулай, хулхан, хонь, сармөгчин гэх мэт амьтдад бол туршиж тархалтын хурд үр нөлөө, за халдварын хэлбэр, эдгэрэлтийн боломжит байдлуудыг давхар ажигласан. За харин цэргийн албан хаагчдыг туршилтанд хамрагдуулсан эсэх нь бол тодорхойгүй боловч барууны тагнуулын байгууллагуудын олсон мэдээллээр бол сайн дурынханд туршилсан байж болзошгүй гэх таамаглалууд бол байдаг. Гэхдээ сайн дурынхан гэж
шийдэхэд бас хэцүү. Яг үүндээ хэн өөрийн сайн дураар өөр дээрээ им биш бүр өвчний туршилт хийх хөв. За тэгэхээр одоо шоронгийн хоригдлууд, цаазын ястай хоригдлуудад эдгээр туршилтуудыг бол хийсэн байх магадлал өндөртэй. За үүнээс гадна хамгийн аюултай нь тус ард дээрх лабораториудад эдгээр өвчин вирусүүдээс бүрдсэн шингэн хэлбэрт биологийн цэнэгтэй зөвөрийн пуужингийн туршилт, сахины чигээр задарлын бүс хэрхэн үүсгэв зэрэг одоо нэг ёсондоо бол эдгээр өвчнүүдээр дүүргэсэн пуужингийн туршилтуудыг хийж байсан гэсэн үг. За арай ойлгомжтой хэлбэл дайсны нутаг руу дэлбэрэх бус, за биологийн зэвсэг бүхий пуужин харвах туршилтуудыг бол хийдэг байсан. За зөвлөлт холбоотуулсан энэхүү биологийн зэвсгийн хөтөлбөрийн гол зорилго нь сүмийн зэвсэгтэй өрсөлдөхүйц илүү хямд зэвсэг бий болгох, за нууцлаг бөгөөд ул мөрийг нь замхруулахад амар зэвсэгтэй болох, цэргийн бус аргаар асар их хохирлыг дайсныхын талд учруулах чадвартай зэвсгийн систем бий болгоход бол оршиж байсан. За улмаар 1988 онд буюу цаг төр ороо босхоо болж магадгүй болж эхэлмэгц. За зөвлөлт холбоотуулсан зүгээс тус ард дээрх судалгааны материалуудын заримыг нь устгаж, за үлдсэнийг нь бол төрийн нууцад авч, за мөн 100 гаруй тонн антраксын өдөөгч буюу тухайн үед идэвхтэй байсан өвчний янгуудыг шууд газарт одоо зориулалтын бусаар булсан гэх мэдээлэл байдаг. За харин 1992 он болмогц буюу одоо зөвлөлт холбоотуулсан задарлын дараагаар энэхүү баазыг тентхийн ажилчид болон цэргийнхэн яаралтай орхин явцгаасан юм. За зөвлөлт холбоотуулсан энэхүү баазаа хөсөр хаясан явдал нь бол тухайн үед Америк нэгдсэн улс зэрэг барууны орнуудын сэтгэлийг асар ихээр түгшээж байсан. Учир нь уг газрыг алан хятах бүлэглэл өөрсдийн мэдэлд оруулан ашиглаж болсошгүй хэмээн тэд айж байсан. За түүнчлэн хожим 2002 онд Америк нэгдсэн улс болон Казахстаны багийнхан хамтарсан байдлаар тус ард дээр цэвэрлэгээ хийсэн боловч за хөрс болон ус хаягдал төхөөрөмжүүдийн нэлээдгүй хэсэг нь өнөөдрийг хүртэл халдвартай хэвээр үлдсэн гэж бол болгоомжлж байгаа юм. Антраксын хувьд гэвэл одоо зөвлөлт холбоотуулсан 100 гаруй тонныг хөрсөнд будсан гэхээр энэ бол яаж бодсон аимшигтай тоо хэмжээ. За гэтэл антраксын ян нь өөрөө хөрсөнд 50-аас 100 жилийн туршил идэвхтэй оршиж чаддаг онцлогтой ян. За энэ нь бол агаар ус амьтнаар тархах бүрэн боломжтой учраас за хүчтэй салхины нөлөөгөөр тархах эрсдэлтэй хүн болон одоо мал амьтан тэнд ойртвол тархах маш өндөр магадлалтай. За аялал жуулчлал болон судалгааны багууд тэнд орж ирснээр бас энэхүү антраксыг тараах магадлал маш өндөр одоо эрсдэлтэй гэж үздэг. За иймээс зарим судлаачид тус ардыг биологийн зэвсгийн Чернобыль хэмээн бол нэрлэх болсон юм а. Тэгэхээр контентын дундуур та бүхэндээ хамтран ажиллагч байгууллага болох Домч бор брендийн за 5 тансаг хунчирт зэрэг цувралуудын шинэ төрөл болох хушны самартай төрөл маань худалдаанд гарсан гэдгийг дуулгахад таатай байна. За энэхүү төрөл нь бол Монгол орны ойгоос хамгийн сайн сортын самрыг шилж сонгон за орчин үеийн технологиг уламжлалт ангаах ухаантай хослуулан гаргасан. За үнэр амтны хувьд бол үнэхээр ярих юмгүй тансаг сайхан бол бүтээгдэхүүн болсон. За энэхүү гайхалтай бүтээгдэхүүнийг та нэг удаадаа хэрэглэхдээ 37 мл буюу эрүүл мэндэд хамгийн зохистой хэмжээгээр хэрэглэхийг зөвлөж байгаа юм а. Тэгвэл тус ард дээр зөвлөлтийн цэргийн нууц суурин болох Кантубек хэмээх суурин мөн байрлаж байсан. За тэнд зөвхөн лаборатори болон туршилтын баазын ажилчид, цэргийн албан хаагчид тэдний гэр бүлийнхэн амьдардаг тусгаарлагдсан хот байсан. За тус хот нь ойролцоогоор 1500-аас 2000 орчим хүн амтай байсан бөгөөд гаднаас зөвшөөрөлгүй хүн орж ирэх хэрэггүй. За бүх мэдээлэл өндөр нууцлалтай байсан. За мөн Кантубек хот нь ямар ч газрын зурагтай огт тэмдэглэгдээгүй боловч зөвлөлтийн бусад хотуудын адилаар одоо стандартын дагуу бүтцтэй байсан. За тэнд орон сууцны байгууламжууд, сургууль болон цэцэрлэгүүд, нууц лабораториуд, газар доорх агуулгууд, нислэг дэргэний талбай, сэвэр усны нөөцийн сан, цахилгаан станц гэх мэтээр одоо бүгд байрлаж байсан бөгөөд за хотыг тойруулсан бүгд нь хашаа болон харуул хамгаалалттай бүсээр бол хүрээдсэн байсан. За тус хот нь дэндүү хаалттай, тун цөөхөн хүн амтай байсан учраас хожим тэнд хүүхэд насаа, залуу насаа өнгөрүүлсэн хүмүүс дурсан ярихдаа бид зөвхөн өөрсдийнхөө ертөнцид амьдардаг байсан. Гадагш гарах эрхгүй, харин ядарсан үедээ элсэн дундуур алхаж нам гүм тэнгэрийг хардаг байсан гэх мэтчлэн дурссан байдаг. За улмаар 1991 онд зөвлөлт холбоотуулсан задран үндэсний дараагаар тус ардыг хамгаалж байсан цэргийнхэн болон эрдэмтдийн багийг яаралтай татах тушаал гаргасан. За цэргийнхэн хотыг бүхэлд нь орхисон бөгөөд ямар ч харуул хамгаалалтгүй бүр биологийн бохирдолтой лабораториудаа хүртэл үүдийг нь нээлттэй хаяад явцгаасан байдаг. Тэгвэл өнөөдөр тус хот нь жинхэнэ утгаараа чихүүдэс хүргмээр сүнстэй хот болон хувирсан. Тэнд хинч амьдардаггүй, барилга бүрэн зэвэрч нурсан, хар шохоо ботсон байдалтай байгаа. За хан шил лабораториудын хэрэгслүүдээр нь бол биохазард гэсэн тэмдэглэл, за крил үсэг бүхий анхааруулгуудын тэмдэглэлстэй.
За гэхдээ адал явдал дурлагчид эсвэл одоо зарим стример, ютуберүүд зэрэг хүмүүс бол тус хотод нууцаар нэвтрэн орж за дотроос нь бичлэгийн олон нийтийн сүлжээгээр цацсан тохиолдлууд бол цөөнгүй бий. За хэдийгээр 2002 онд Америкийн нэгдсэн улсаас мэрэгжилтнүүд ирж цэвэрлэгээ хийсэн боловч антракс халдварын эрсдэл өнөөдрийг хүртэл бол тэнд байсаар байгаа. За мөн өөр нэгэн чухал асуудал гэвэл за хүвэн тариалалтыг дэмжих зорилгоор одоо энэхүү ард тэнгист далан барьсан явдлын үр дүн нь бол ингэж айж ухнаар гарч ирсэн бөгөөд за 1990 он гэхэд тус арлыг тойрсон арлын хойд хэсэг бол одоо бүхэлдээ ширгэж хуурай газар болсон бол 2000 оны ихээр бол ард тэнгисийн бараг 90 гаруй хувийн тэр чигтээ ширгэж за Возрожденийн арал бол одоо их газартай бол бүрэн холбогдсон байдаг. За өнөөдөр тус арлд нь Казахстан болон Узбекистаны хэвтээр орших за сүлжсэн хуурай хагарсан талбай бүхий нутаг болон хувирсан бөгөөд за ямар ч тусгай хамгаалалтгүй хянавт одоо туйлын багтай бүс болон хувирсан юм. Нэг ёсондоо бол амьтад болон жуулчид, хууль бус олборлагчид, чөлөөт судлаачид гээд хямгаач энд бол чөлөөтэй нэвтрэх бүрэн боломжтой гэсэн үг ээ. Мөн 2010-ад оноос эхлэн Казахстан болон Узбекистан улсуудын засгийн газрууд за түүнчлэн дэлхийн эрдэм шинжилгээний байгууллагууд энэхүү бүсийг цаашид за хяналттайгаар цэвэрлэх ажлыг зохион байгуулах, за экологийн сэргээн босголт хийх, түүхэн сургамж болгон хадгалах гэсэн 3 чиглэлээр ажиллах саналыг бол дэвшүүлсэн байдаг. За үүнийг бол бүгд дэмжсэн боловч нэгэн том асуудал урган гарч ирсэн нь санхүүжилтийн асуудалт байсан. За санхүүжилтийг нь хариуцах улс болон одоо олон улсын байгууллага бол олдоогүй учраас тодорхойгүй хэвээр бол үлдсэн. Яг үнэндээ хинч өөрөөсөө хөрөнгө мөнгө гаргаж тухайн бүс нутгийг өөдөн татахыг бол хүсэхгүй байгаа нь бол ойлгомжтой болсон. За түүнчлэн Америкийн нэгдсэн улс болон зарим олон улсын байгууллагууд өнөөдрийг хүртэл нэг зүйлээс бас айсаар байгаа нь антракс бол одоо маш аюултай өвчин. За тэгвэл түүний эмгэг үүсгэгч сорьцуудыг ямар нэгэн алан хядах байгууллага өөрийн гарт оруулбал за биологийн бодит эрсдэл одоо бий болно гэсэн үг. За иймээс Америкийн нэгдсэн улс болон одоо НАТОгийн зүгээс тухайн бүс нутгийг post conflict biothreat буюу за зөрчилдөөний дараахан биологийн эрсдлийн бүс гэх ангиллалд бол оруулсан байдаг. За гэхдээ яг арга хэмжээ аваад бол дөрвтэй ажлууд хийж аюулгүй бүс байгуулын өөд татыг гэхээр за дахиад л өнөөх одоо хөрөнгө мөнгөний асуудал гараад за хөрөнгө мөнгө гаргах тийм байгууллага хүн бол олдохоо бодчихдог. Тэгэхээр контентын дундуур та бүхэндээ хамтран ажиллагч байгууллага болох авторг нь хууль зүйн товчоогоо танилцуулж байна. За та бүхний зарим нь бол мэдээж одоо хэдийн ичнээ танил болсон байх гэж найдаж байна. За тэгэхээр танд болон таны аж ахуй нэгжид ямар нэгэн байдлаар хууль эрх зүйн зөвлөмж туслалцсан хэрэг болбол авторганд хандаарай. За мөн тус туршилтын баазтай холбоотой батлагдаагүй уран зөгнөл байж болох үс таамагуд бас маш олноороо байдаг. За эдгээрээс хамгийн хачирхалтай таамаг нь COVID-19-ийг эндээс эхлэвтэй гэх таамаг юм. За зарим хэвлэл болон одоо интернет дэх хэвлэл сүлгүүдэд дурдсанаар бол COVID-19 зөвхөн ухаан биш харин за хүйтэн дайны үед хийсэн эмгэг төрүүлэгчийн мутацлагдсан хэлбэр байж магадгүй бөгөөд энэхүү вирус нь зөвлөлт холбоот улсын бохирдсан сорьцсон айл нэг хэлбэр байсан. За хизээ нэгэн цагт бол алдагдсан байж болсоншгүй гэх таамаг бол маш хүчтэй гарч ирсэн юм а. За гэхдээ мэдээч хэрэг энэ бол нотлогдоогүй. Гисэн хэдий ч үнэхээр нотлохоо ярих юм бол шинжлэх ухааны төвшөндөөч тэр ковидыг яг Ухаан хотдох лабораторитой холбоотой эсхийг ч гэсэн өнөөдрийн байдлаар бол бүрэн тогтоож нотолсон зүйл бол байхгүй. За иймд үнэндээ бол ковид яг хаанаас анх гарч ирснийг бол одоогоор хинч хэрж мэдэхгүй байгаа. За түнчлэн өөр нэгэн сонирхолтой таамаг байдаг нь зарим мэдээлэлээр бол зөвлөлт холбоот улс тус арлыг генетикийн туршилт хийх цорын ганц нээлттэй туршилтын орон зай болгон ашиглаж байсан гэх таамаг юм. За тэнд ямар генетикийн туршилтуудыг хийж байсан бэ гэвэл хүн ба хулхан, за самгчин ба хүн гэх мэтээр за генийг нь өөрчилсөн амьтдыг бол гаргаж авах гэж за эдгээр амьтдыг мутацид оруулж дараа нь тэднийг устгасан гэх таамаг юм. За энэ таамагт нь барууны тагнуулын хэмэл дагуулын зарим зурагнуудад за амьтдын тор бүхий одоо цэгүүд илэрснээс ихлэлтэй таамаг юм. Түүнчлэн зөвлөлт холбоот улс задарч тус арлыг зөвлөлтийн цэргүүд бүрэн орхисны дараагаар Израилийн тагнуулын алба болох Моссад болон за Америкийн нэгдсэн улсын CIA зэрэг байгууллагууд тус арал руу тусгай багийнхныг илгээж мэдээлэл олж авах за сорьц хулгайлах зэрэг нууц ажиллагаануудыг гүйцэтгсэн гэх таамаглал бас байдаг. За энэ бол баталгаагүй. Гэхдээ энэ нь юу гэсэн үг гэвэл нэг ёсондоо бол тус лаборатори нь ердийн нэг лаборатори бус харин биологийн зэвсгийн агуулга за түүний архив байсан учраас үнэхээр бас гадны одоо тагнуулын байгууллагын ийм зүйлийг хийсэн байхыг бас үгүйсгэх аргагүй. За мэдээч хэрэг хамгаалалтгүй болсон даруйд нь бол тэнд тагнуулын ажиллагаа явуулсан байх боломжтой гэж үзэж байгаа юм
юм а. За тэгэхээр өнөөдрийн дугаар маань энэ түрээд өндөрлөж байна. Та бүхэн таалагдсан гэдэгт найдаж байна. За ингээд дараагийн дугаараар дахин уулзалтаа түр баярлалаа.